За нэг жижигхэн бичлэг оруулчих. Би өөр нь ингээд амьдралдаа сурсан мэдсэн. Тийм байх, ингүүл гоё юм байна гэсэн зүйлээ бол найзуудтай хуваалцах дуртай. Тэгээд юу ойлгосон бэ гэхээр бид нар гэртээ байх хэрэг гардаг. Мэдээч штэ ажилтай байсан ч гэртээ ер нь ажилгүй байсан ч гэртээ байна. Тэгээд хамгийн их тулгамддаг асуудал юу вэ гэхээр гэртээ юу өмсөх вэ? Харин тийм маш том сэдв байгаа. Гэртээ нэг хувцас өмсдгөөсөө болоод найз залуутай хаягдах ч юм уу эсвэл голлогдох тэгээ уйдгартай санагдах тохиолдлууд маш их байдаг гэж сонсч байсан, маш их юм уншиж байсан. Тэгээд надад нэг санаа байна. За гэртээ бол ганглаад иж бас болохгүй штэ. Тийм учраас чамд зуны хувцаагаа юу шкафанд ч юм подолк, шорт, нимгэн өмд жижигхэн хөнгөн даашинц ч юм уу зуны хувцснууд байгаа бол тэрийгээ гэртээ өмс. За тэгээд тэр зуны хувцснуудаа өмсөж болох нэ. За би өнөөдөр ийм ногоон палаж өмссөн байна. За хоёрдугаарт гэх юм бол нүрээ таслаарай. Мэдээж гэртээ байгаа юм чинь будах бол айгүй онцгой штэ. Юм humднаа алдах хүүхд мөхтөө өмсөж мэдээж ингээл өдөр жоохон амармаа санагдвал ингээл дэр мэр муухай будаг наалтаад будах боломжгүй учраас нүрээ сайн таслаарай. Өглөө нэг удаа, орой нэг удаа сайхан угаажгаад нүрийнхаа тосыг түрхэж. Мэдээж уруулаа асан өнгөлөөрэй. Тэгээ үсээ самнаа дайлтай ширэлцэн үстэй гэж болохгүй штэ. Үсээ самнаа. Тэгээ хоол хийхдээ үсээ боогоорой. Эсвэл боохгүй сайхан сайн самнаад унах гэж байгаа үснүүдээ сайн унгаагаад угаасаа хүний үс өдөрт 100-аас 150 ширхэг бол дунджаар ундаг гэсэн. Тэгэхээр тэрэн дээр санаа зовох шаардлагагүй. Үсээ сайн ингээд өглөө оройдоо сайн самнаад унгаачих юм бол өдөржингөө үс чинь нэг тийм учиргүй амрын тэнд тараад унаад тахгүй. За ийм биш үү. Энийг бол би маш сайн ойлгосон. Тэгээ гэртээ гоё зуныхаа хувцыг өмсөөрэй, нэг хувцаа бити өмсөөрэй. Тэгээд амжилт хүсье. Чангалт хүсье. Баярлалаа.